Манай барь энэ мөн баггүй юу? Миний захиалсан Airbnb-гээ миний захиалсан байр шиг мөн. Би ер нь бол энд амьдрах юм байна. Тэгээд хаалганд тэр байгаа байхгүй юу? Тэг код мод бүгд ингээд надад ирсэн байгаа. Хаалганы төвжээ талих код нь. Тэгээ код нь хийгээ ингээд орсон чинь дотор нь хүн байна. Тэг би уучлалгаагаа буцаа гарлаа. Энд. За ёстой нэрээ ганцаараа явж үзээгүй. Анх удаага ингээд бие дагаад шийдвэр гаргаад ингээд ганцаараа явж байгаа хүн гэдэг чинь юм хийж үзээгүй хүн гэдэг бол хийж үзээгүй л хүн байдгийн юм байна. Өчтөр ингээд би тэр хаалгыг бол тэр манайх юм байна гэд бодож исэн чи үгүй юм байна. Би энэ хаалгаар орох юм байна. Энэ крашын энэ хаалгаар орох юм байна. Oh my god. Тэг магадгүй өчтөр бас боолох ч байсан юм билүү, би баг буудал модал ханжаад ирж шít. Буудал ч бас энд үнэтэй байна. Бараг $200 бай буудал авч байгаа байхгүй юу? 600-700 мянган төгрөгийн буудал авч байгаа байхгүй. Тэгээ надад яг хуу энийг нөгөө стадио гэж нэрлэдэг юм байна л да. Дээдлийнхаа байрыг нь бас түрээслэх юм байна. Тэгээ доотлийнхаа байрыг бас түрээслэх. Тэр нь яг тэр нь л минийх юм байна л да. Тэгээд энэ дотор ингээд түлхүүрийн маань хийчиж ингээд дотор нь түлхүүрийн маань хийчиж ингээ байжсэн дөнгөсөн. Ингээ байжсан. Тэгээ эндээс нь би ингээ аваад тэг би дарахгүй юу? За яа ингээ байранд орцгаа. За эцэст нь манай амьдрах байшин энэ болж таарсан. Түлхүүрээ олцсон. Тэр жижигхэн штэ тэнд байгаа хар бокс дотор түлхүүрийн маань хийцэн байсан юм байна л да. Энэ дээр нэг бас нэг айл түрээсчдэг юм байна. Хөөе, краш юм уу? Би одоо краш амьдрах юм бах та. Арай үгүй байлгүй дээ. Энд чинь би чинь бас хөрх үнтэй түрээссэн штэ. Энд тийш. Энд синдэл хаалга байна. Батхан аюу таалагдчихэв. Амьдрнаа.